Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөр шинэ дугаараа хүргэж байна. Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Бид эхний зочнороо хөдөө аж ахуй их сургуулийн экосистемийн судалгааны төвийн эрхлэгч Ундрмаг өрсөн байна. Та сайхан зусж байна уу? Сайн байна уу? Сайхан зусж байна. Та бүхний ажил тавлаг байна уу? Тавлаг байна. Хоёулаа энэ нийгэмд анхаарал татаад байгаа нэг сэдвээр ярих юм аа. Энэ ярилцлагаа эхлүүлэхийн өмнө хоёулаа нэг бичлэг үзэж. За. Дорн таймгийн Баяндам сумын түргэн багтахаараа нөгөө аимшиг нүх чи яг стил ингээд хэдэн мянгаараа энэ нөгөө 25 та юу чинь яг хэвээрээ байж байгаа байхгүй нараа. Энийг аюулгүй болсон. Энийг манайхан түгээд өгөөч. Дорн таймгийн газар. Энэ хараа хүн ингэ бүтэ орохор ш. Яг нөгөө том энэ хүүхэд болоход хүн араас нь орж чадахгүй шүү дээ. ингээд хараа. Яа, бэлээч. Яа. Энэ манайхаа энэ Дорн аймгийн Баяндам сумын түргэн баг шүү. Яа. Зөвхөн чудалтай гэсмэдэн шүү дээ. Дахиад тооник ба. Яа. Энэ хайр болоод нэг 20 гарын юм үг байсан. За үнэн бодит байж чамаач энэ бичгийг хараа. Энэ юу нөө? Жин 15 13 2 CO4 цооног гэж байгаа юм байна. Цооног 4 гэж байгаа юм байна. ингэж бүгддэг гинэ. Стандарт 4 10 Монгол улсын эсбэлтэй. Монгол улсын стандарт. Бид нар яг өмнөх 7 хоногт хүүхдийн баяр тэмдэглэхийн өмнөхөн 3 настай хүүхдийг одоо уурхай юм цооногт оруулаад алдсан. Аварч чадаагүй. За мэдээж эрх зүйн хариуцлага ярина, хуулийн хариуцлага ярина тийм үү? Хүний амь насны асуудал ярина. Энэ бол хууль, хүч, онцгой байдал за асуудлууд байгаа. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал болон одоо экосистемийн тэнцвэрийн асуудлыг бас тантай ярья. Яагаад тэгэхээр саяны бичлэг бол бас заамар биш байна. Тэгтээ адилхан алт ухах гад алт хайж явж байгаад ингээд экосистемийг ийм нөхцөл байдалд 100 м гүгээл дахиад нэг нүхэн дээр 100 м гүгээд дахиад нэг нүхэн дээр тэгээд эрсдлийг аюулгүй байдлыг хангахтаа зүгээр чулуу тавиад таглаа орхицсан байгаа байхгүй. Нэгдүгээрт хоёлаа нөхөн сэргээлтийг яаж хийх ёстой, экосистемийг дороотуулахын тулд яах ёстой үзэгчдэд ойлгуулад гэх. За тэгэхээр ер нь бол альва одоо судалгаач байсан одоо үйлдвэрлэлийн зориулалттай хайгуул тийм ээ бүх зүйлийн дараагаар юу хийх ёстой юм бэ гэхээр бол хамгийн түрүүнд техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хэрвээ тэр үйл ажиллагаа дууссан бол техникийн нөхөн сэргээлт хийн. Техникийн нөхөн сэргээлт гэж юугаа хэлж байгаа юм бэ гэхээр ухсан нүх байх юм бол тэгшлэн, ухсан газар байх юм бол тэгшлэнэ л гэсэн үг. Одоо хуучин газрын гадаргуутай ижлэхэн байх ёстой. За тэгээд том хэмжээний газруудад бол дараагаар нь биологийн нөхөн сэргээлт хийдэг. Тэгээ биологийн нөхөн сэргээлт хийдэг гэдэг маань одоо ургамалгүй болцсон байх. Жишээлбэл тэрийг шинээр ургамалшуулна гэсэн үг. Ийм ажлыг бол заавал хийх ёстой. Тэгэхээр саяны зураг дээрээс харахад бол үнэхэрийн одоо цооноглсон нүхнүүдээ хайгуулынхаа нүхийг бол бөглөөгүй юм байна. Би энийг бол одоо байгаль орчны тухай хуулийг бол зөрчиж байгаа л гэж ойлгож байгаа. Яагаад гэх юм бол нэгэнтээ хайгуулт судалгаа хийлээ. Нүхээ цооноглоод тэрний дараагаар бол чулуугаар таглах хэсгүй. Заавал битүүлэх ёстой. Аюулгүй байдлыг хангах үүднээс ер нь ямар ч талыг хангах үүднээсээ бол заавал битүүлэх ёстой. Энэ бол хамгийн нэгдүгээрт. Зүгээр чулуугаар таглаад орхисон байх юм бол энийг одоо техникийн нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй. Хуулийн хариуцлага нь бол тустай байхаа. Гэхдээ тустай байгаа. Дор хаяж энэ дайны өрөмдлөгийн техниктэй зөвшөөрлөө авсан энэ компаниуд нөхөн сэргээлтийнхаа утга учирыг мэддэг байх ёстой үстэй. Энэ дүрм журм заавар хэрчэхгүй байх гэсэн үг тийм ээ. Ер нь бол тэгж ойлгож болно. Яагаад гэвэл одоо хайгуулын өрөмдлөг хийлээ заавал жишээлбэл одоо зарим газар нь бол ингээд цооноглоод нүх ухдаг, зарим газарт нь бол сууг шуудууд татдаг. Тэрнийхээ дараа бол заавал бөглөх ёстой. Энэ бол хамгийн нэгдүгээрт. Сонирхоод лайвыг бүтэн үзсэн л дээ. Үнэхээр гүнзгий нүх байна. 3 настай хүүхэд байтугай 30-тай 40-тай ер нь хүн байтугай ганцаараа байтугай татаж авах гэж байгаа үнтэйгээ ш ороо явчихаар тийм ямар ч хөлгүй том ангалга байхгүй таашаа. Тэгэд энэ нөхцөл байдлууд, энэ зөвшөөрлүүдийг өгөхдөө байгаль орчны нөхөн сэргээхийг одоо яаж зааварчилгаа өгж, мэргэжлийн хүмүүсийг яаж бэлддэг юм бол та энэ талаар өөрөө багш хүний хувьд нэг сайхан хүмүүс олон нийтэд ойлгогдтол яриад өгч. Тэгэхээр би бол ер нь одоо бэлчээр судалдаг хүн. Бэлчээрийн экосистем судалдаг, бэлчээрийг хэрхэн зохистой ашиглах уу, сайжруулах уу, яаж менежмент хийх үү тийм ээ. Энэ талаар бол сургалт судалгаа хийдэг хүн. Тэгээд байгаль орчныхын талаас аваад үзэх юм бол ерөөсөө л бид нар одоо бүх хууль журманд заасан байгаа. Хэрвээ одоо хайгуул судалгаа хийгээд цооноглосон юм уу сууг одоо шуудууд татсан бол бүглэх ёстой.
Энэ бол байх ёстой. Харин том хэмжээний газар уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаад тохиолдолд бол үйл ажиллагаа явагдсны дараа нөхөн сэргээлт хийнэ гэсэн ийм л зүйл залт байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол баримтлаагүй байна гэж бодож байна. Тэгээ энэний үндсэн дээр бол маш их харамсалтай одоо ийм эмгэнэлтэй зүйл боллоо. Тэгээ энэ бол үнэхээр одоо бид нар бол нэг удаа бүгдээрээ хилээд яриад эмгэнээд өнгөрөх биш. Дараагийн одоо энэ ослын эндэгдлээс хамгаалахын тулд энэ бүх газар бол хариуцлага одоо дэвшлүүлэх ёстой л гэж харж байна. Яагаад гэх юм бол хэрвээ тэрнийг цоонголсон хайгуулын компаниуд одоо бөглөөд явчих юм бол одоо журмынхаа дагуу бөглөө явчихвал дахиад ийм асуудал гарахгүй. Тийм ээ, сууг шуудуунууд бас нарийнхан одоо жишээлбэл 30-40 см-ийн өргөнтэй нарийнхан урт гүн 4-5 метрийн гүн шууд уух явдал бас байдаг. Тэгэхээр эдгээрийг л ерөөсөө жин тан яг л журмынхаа дагуу хийгээд ах юм бол бид нар энэ дараагийн асуудлаас хамгаална. Тэгээд энэ бол хүнээс гадны саяных бол зурган дээр одоо бэлчээр харагдаж байна. Тэгээд энэ дээр бол одоо мал орох аюултай бас. Тэр бичлэгэн дээр нэг мал ороо өгцөн ч юу вэ? Кэсэлээ. Тийм. Тэгэхээр энэс ч одоо хамгаалах шаардлага гарч ирнэ. Тэгэхээр бол би бол юу гэж хэлмээр байна вэ гэхээр бүхэл газар хариуцлага дэвшлүүлье. Одоо уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нь зөвхөн уул уурхайч биш, ер нь аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа газруудад журмынхаа дагуу бүх зүйлүүдээ техникийн нөхөн сэргээлтийг хий. За хяндаг, шалгадаг, баталгаажуулдаг, тийм ээ. Тэр байгууллагууд нь бас яг дөрмийнхаа дагуу одоо хяналт шалгалтаа хийгээд явах юм бол ийм асуудал бол гарахгүй гэж. Ер нь бэлчээр судлаачийг яга өрчвөө гэхээр за ингээд 100 алхаад 100 м тутамд л нэг ийм цооногоо том ухцсан нөхнүүд байгаад байгаа ийм уул уурхаан бүсэд малчид бас юу яаж одоо яг бэлчээр малаад байгаа амьдарч штэ. Хүний эрсдэлтэй байдлаас гадна малын эрсдэлтэй байдал үсгэхээс гадна энэ дараагийн жилүүдэд өв сургамал, бэлчээр, экологийн дороотол тэнцвэртэй бус байдал үүсгэхэд хэр нөлөөтэй вэ? За ийм цооногуд одоо жишээ нь 100 м бол их ойрхон байна. Тэгэхээр ийм цооногуудыг ингэж нээлттэй үлдээснээр хамгийн түрүүнд гарах одоо өөрчлөлт бол усны ууршилт нэмэгдэнэ. Одоо ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ялангуяа гандуу, хагас гандуу бүсэд оршдог манай орны хувьд хамгийн чухал асуудал нь ус байгаа. Ялангуяа хөрсний усан хангамжийн асуудал. Тэгээд ингэж их гүнзгий ингээд цооноглохоор тэр хэмжээгээр бол усны ууршилт бол нэмэгдэнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд аюул бол усны ууршилт л байна. Тэгээд хэрвээ энэ одоо худаг уст одоо цэгийн ойрхон тийм ээ их усөрийнх нь ойрхон байх юм бол одоо магадгүй тийм ээ худгийн одоо төвшөнд доошлох магадлалтай. За задгай булаг шанд байх юм бол тэрний одоо тийм ээ одоо усан татраад урсахгүй байх магадлалтай. Тэгэхээр энэ талын судалгаа харамсалтай нь бол ийм цооног ухаад одоо усны их усөрт нь яаж нөлөөлж байна гэсэн тийм одоо шууд судалгаанууд л харьцангуй цөөхөн байна. Тэгэхээр цаашдаа бол бид нар бол энд илүү анхаарч усны одоо нөөц тийм ээ ундраганд яаж нөлөөлж ийнө гэдгийг бол цаашдаа судлах шаардлагатай юм байна гэж бодож байна. Хэрэгждэггүй боловч дүрм журм байгаа штэ. Тэгэхээр яг алт ухахын цооногийг одоо жишээлбэл усны ундрагаас тийм хол тэрнээс гадна малын бэлчээрээс тийм хол гэдэг ийм стандарт байхгүй юу? За малын бэлчээрээс гэдэг бол юм байхгүй. Ер нь бол хайгуул судалгаа хийгдэж байгаа газрууд бол дандаа малын бэлчээр дээр хийгдэж байгаа. За энэ хайгуулын лицензтэй газрууд чинь ашиглалтын лицензтэй болсон тохиолдолд энийг бэлчээрийн газраас чөлөөлдөг. Бэлчээрийн газрын сангаас чөлөөлөөд одоо английн нь бол өөрчилдөг байгаа. Малчид бэлчээрээ хамгаалсан тэмцсэн юм дуу хоолой танаа сургуульч төдийгүй ер нь та хэдийг их ойрхон ажилладаг болохоор асууж байгаа. Энэ дуу хоолой тэмцэл ч юм уу энэ стандарт дүрм журм мөрдөхийг шаарддаг үйл явц харьцангуй багасчгүй эсвэл бодит нөхцөл байдалтайгаа эвлэрчгүй та энэ дээр судлаач явд ямар байр суурь? За ер нь бол одоо бид нар бол малчтай харьцангуй ойрхон ажилладаг хүмүүс. За ингээд малчтай ярьж хахад бол ямар байна вэ гэхээр ер нь бэлчээр нутгаа хамгаалъя. Ялангуяа одоо тийм ээ бусад үйл ажиллагаа явуулахаас хамгаалахгүй бол нэг талаас бол бэлчээрийн талбай бол багассаар байна. За хоёрдугаарт нь монголчууд эртнээсээ дөрвөн улирлаараа нүүж бэлчээрээ ашиглаж ирсэн. Тэгээ энэ боломж маань хязгаарлагдах нэ. За тэгээд энэс болоод тодорхой хэмжээний газар их хэмжээний мал төвлөрснөөс болоод бэлчээрийн одоо бэлчээрт ургадаг малын сайн иддэг, тарах хүч ахуулдаг ургамлуудын одоо ургамлууд зүйл нь бол цөөрч байна, гарц нь муудаж байна гэсэн яриа бол байнга гарч байгаа. За ийм учраас бид нарыг ингээд уулзаад явж байхад бол ерөөсөө л бэлчээрээ хамгаалж яавал бид нар бэлчээрээ хамгаалж үлдэх вэ? Яавал бид нар бэлчээртэйгээ үлдэх вэ гэдэг асуудал бол байнга яригддаг.
Тэгэхээр зүгээр ер нь хөдөлгөөнүүд бол одоо энэ тэнд гарч яхахыг бол телевизээр харж л байсан тийм ээ. Улаанбаатарх сум гээл байна тийм ээ. Жишээл Өмнө говийн одоо тосон бомбын нуруу бүхий одоо уртлын одоо уул уурхай үйл ажиллагаа их явагддаг сумдууд энээс илүү бид нар энэ үйл ажиллагааг дэмжмээргүй байна. Одоо бол ингээд энэ үгээрээ одоо согсоогоод бид нарыг малтай нь бэлчээртэй нь үлдээгээд өгөөч гэсэн зүйлүүд бол гарч ирсэн. Тэгэхээр цаашдаа ер нь юунд анхаарах хэрэгтэй юм болоо гэхээр хамгийн нэгдүгээрт нь бол одоо бэлчээрийн газрыг инээс илүү багасгамааргүй байна. Яагаад би тэгж хэлж байгаа юм бэ гэхээр хэдийгээр манай Монгол улс одоо нийт нутаг дэвсгэрийнх нь 66.4% бэлчээр байгаа. 104.4 сая га бэлчээр байгаа. Гэтэл энэ бэлчээр маань сүүлийн одоо 20 гаруй жилийн дотор бараг 20 сая гаар багассан. Бэлчээрийн талбай. Тэгээ ингээ бэлчээрийн талбай нэг талаасаа багасаад байдаг. Нөгөө талаас нь малын тоо маань ер нь бол 1900 одоо 80-ад оны сүүлч хүртэл бол бид нар сайн мэдж байгаа нэг 25 сая хүрэхгүй малтай байсан. За өнөөдөр бол бид нар 58.1 саятай байна. Сүүлийн жилүүдэд малын тоо буурч байна. Гэхдээ л энэ бол хуучныгаа бодвол бараг 2 нуурсан тоо. Тэгээд дээрэс нь яаж яах вэ гэхээр сүүлийн одоо ялангуяа 20 гаруй жилийн дотор уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байна. Энэ эрчимжилт манай улсад юугаар илэрж яах вэ гэхээр нэгдүгээрт нь хурд тунцны хуваарлалтанд маш их өөрчлөлт орж байна. Хоёрдугаарт нь тунцны хэмжээ бол одоо харьцангуй тодорхой тогтвортой байгаа мэт харагдаж байгаа боловч зарим жил гангийн давтамжууд нэмэгдэж байна. Шинэ говьд бол одоо 3 жил тутамд тийм ээ. Одоо хээрийн бүс хангайд болохоор 3-4 жил тутамд нэг удаа ингээд гантай жилүүд байгаад байна. Тэгээ энэ ингээд агаарын температур нэмэгдээд орж байгаа тунцных нь одоо эрчимшил нь өөр, хуваарлалт нь өөр байгаад тохиолдолд ургамлын өсөлт хөгжилтөнд маш их сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээ энэ бүгдийг ингээд хамсруулад аваад үзэхээр бид нар бэлчээртэйгээ мал аж ахуйтайгаа байж Монгол оршин тогтно гэж би хувьдаа боддог. Тийм учраас бол бид нар энэ мал аж ахуйгаа дэмжих нь хамгийн чухал. Энэ бол нөхөн сэргээгддэг манай уламжлалт аж ахуй бидний оршин тогтох их усрын нэг гэж үзэж байгаа учраас бид нар бол бэлчээрээ илүү хамгаалах хэрэгтэй гэж хэлмээр байна. Түрүүний ярьжсэн цооногийнхаа асуудал руу эргээ ороход тэр ингээд маш гүн харагдчихсан. За тэгээд ухаад алтны судал олдоогүй мэн, алт олдоогүй мэн. Тийм үү? Тэгээд нөхөн сэргээгээгүй одоо жишээл та хэлсэн шүү дээ. Ашиглалтын үйл ажиллагаа яваад эхлэх юм бол бэлчээрээс гарнаа. Тэрнээс наан бол бэлчээрээр үлдэнэ гэж шүү дээ, тий. Тэгэхээр орон нутгийн иргэд бол энийг яг мэдж байгаа. Байгаль орчны газрууд одоо жишээлбэл засаг дарах ч юм уу. Энэ зөвшөөрөл өгж байгаа хүмүүс ямар ч ойлголтгүй байна гэсэн үг. За нэг хоёрдугаар та бүхэн явж хөдөө явж сургалт хийд юм уу? Ер нь одоо яагаад гэж юм гэхээр яг мэрэгжлийнхаа үнэ эрдэмтдийнхаа дуу хоолойг сонсгоо ядсан. Мөнгөний төлөө явж байгаа бэлчээрээгээ ийм болохыг орон нутгийн удирдлагууд нь зөвшөөрөд байна шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр таны байр суурь судлаачийн хувьд тэгэхээр юу хэлж ойлгуулахыг цэнхэр дэлгэцээр ойлгуулахыг та хүсэж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд би бол юу гэж хэлмээр байна вэ гэхээр за зөвшөөрлийг бол шууд одоо орон нутгийн засаг дарганаар бол олохгүй байгаа. Энийг бол тийм ээ ашигт малтмлын газраас ерөнхий газраас олгож байгаа гэж бодож байна. Тэдний зөвшөөрлийг давхар авдаг систем байгаа. Тийм яг уу энд одоо хайгуул хийж болно гэсэн давхар зөвшөөрлийг нь бол авж байгаа байх. Ийм тохиолдолд бид нар яах ёстой? Орон нутаг юу хийх ёстой юм бэ гэхээр орон нутагт бол байгаль орчны байцаагч нар байгаа. Хамгаалагч нар байгаа, сум болгонд байгаа. За тийм учраас энэ хүмүүс бол харьцангуй цөөхөн хүн байдаг учраас бүгдийг одоо сум орон нутгийнхаа хэмжээнд хянахад бол төвхтэй байдаг гэж магадгүй. Тэгэхээр манай иргэд бол маш их сайн нэгдүгürt мэдээлмээр байна. Хаана ямар юм байна, ямар цооног гарав тийм ээ. Тэрийг бол багийнхаа засаг дарга нарт одоо орон нутагтаа бол сайн мэдээлмээр байна. Нэг. Хоёрдугаарт нь тэр хүмүүс нь мэдээллийг аваад хариу арга хэмжээ авах ёстой. Өөрөөр хэлбэл одоо дахиад цаашаага хаана мэдээлэх ёстой холбогдох газрууд нь мэдээлээд тэр одоо цооног гаргасан тийм ээ эсвэл шууд татсан сууг гаргасан тэр хүмүүс одоо тэр байгууллага шүү дээ хувь хүн биш. Тэгэхээр тэр хүмүүсээр тэрийг яаралтай хугацаатай үүрэг даалгавар өгүүлээд битүүлүүлээд үнэхээр битүүлснийхэн дараа хүлээж авах ёстой. Жишээлбэл манай малчд бол маш гэрхай хүмүүс хаана юу болж байгаа хаана цооног гарсан гэдгийг маш сайн мэдж байгаа. Ийм учраас бол одоо бүх хүн бараг одоо тийм ээ гар утастай байгаа холбогдох олон төрлийн арга хэрэгслүүд байна. Ихэнх одоо малчт алс суудаг малчт маань Starlink-тэй байгаа. Facebook-ээр одоо утасны сүлжээгөө газраа бусад одоо нийгмийн сүлжээг ашиглаад ашигласаар байгаа учраас энэ мэдээллийг бол маш яралтай холбогдох одоо багийнхаа засаг дарга тийм ээ сумын байгаль орчны
одоо байгаль орчин хариуцсан мэрэгчлэлтэн байгаа. За ингээд эдгээр хүмүүстэй уламжлаад дараагийнх нь шатны арга хэмжээг ахуулах нь зүйтэй. За түрүүн та ингэсэн иймэрхүү газруудыг одоо жишээлбэл цооног ухаа явцсан дээр үлдэж байгаа бэлчээрийн доройтлыг илүү судлах шаардлагатай гэсэн тийм үү? Яг одоо ингэж хэмжээний тэдэн жилийн дараа ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг таамгаар цээжэр хэлэх боломжгүй шүү дээ, тий. Гэхдээ байгалийн өөрийнх нь зүй тогтоц, байгалийн одоо жишээл бусад улсуудын туршлагч гэдэг юм уу, ингээ харахад хичнээн хугацааны дараа энэ уламжлалт мал аж ахуй бэлчээр байхгүй болох үдэ гэсэн юм одоо юу судалгааны тоймтой юм юу бий юу? За бусад орнуудын туршлагууд байдаг. Жишээлбэл энэ гандуу бүс нутагт хэдийчний ургамал нөмөрг нь бага байна, ургамлын бүрхэц бага байна. Төдийцнээ шингэцэн модчдаг. Өөрөөр хэлбэл Орсын тунцны ус хөрс рүүгээ шингэж одоо бүрэн шингэж чадахгүй ихэнх нь гадаргын урс буюу үерийг үсгчдэг. За ийм тохиолдолд юу үүсдэг вэ гэхээр хэрвээ саяны одоо ийм цоонгууд магадгүй сувг шуудуунуудыг бөглөлгүй орхих юм бол энэ бол үерийн усаар угаагдаад томоохон гүнзгий жалга үүсгэх. Тийм ээ? Цаашдаа хөрсний илэгдэл эвдэрлийг нэмэгдүүлэх маш их аюултай. Энэ хэмжээгээр дахиад л нөгөө бэлчээрийн талбай буурна. Тэрнээс гадна тэрийг одоо малаа бэлчээх боломж төдий хэмжээгээр хязгаарлагдана. Тийм учраас ийм зүйлийг бол одоо давтахгүй байх тийм ээ? Бага энэ зүйлүүдийг яаралтай засаж залруулах нь зүйтэй. Хөдөө аж ахуйн их сургууль бэлчээрийн судалгаа хийхгүй бол өөр газар хийхэд бас магадгүй шинжлэх ухааны академидэр ч юм уу давхарцсан чиг үүрэг байна уу, байхгүй байна уу? Энэ дээр төсөв хөрөнгө улсын дэмжлэг төрийн бодлого нь ямар гэдгийг? Бэлчээрийн судалгааг бол олон газар хийж байна. Жишээ нь одоо манай хөдөө аж ахуйн их сургууль хийж байна, мал аж ахуйн эрдэм шилжлэгээний хүрээлэн хийж байна. За тэрнээс гадна шинжлэх ухааны академийн одоо газар зүй геоэкологийн хүрээлэн, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэдэг ингээд олон хүрээлэнгүүд бэлчээрийн судалгааг бэлчээрийг бол тал талаас нь судалж байгаа. За манай сургуулийн онцлог юундаа байна вэ гэхээр манайх бэлчээрийн сургалтыг хийдэг газар. Монгол улсын цорын ганц одоо хадлан бэлчээрийн аж ахуй сайжруулах, менежмент хийх энэ бүх зүйлийг бүх талаас нь сургадаг газар. Сургалт нь бол ямар түвшинд явж гэнэ вэ гэхээр бид нар бакалаврын түвшинд хийж гэн, магистр, докторийн түвшинд хийж гэн. За тэрнээс гадна орон нутгийн мэрэгчлэтнүүдийг мэрэгшүүлэх чадвах одоо чадваржуулах ийм сургалтуудыг хийж гэн, малчтад зориулсан сургалтуудыг хийдэг. Тэгэхээр энэ талаараа бол их өвөрмөц онцлогтой. За бэлчээрийн судалгааны хувьд аваад үзэх юм бол яг уу бид нар бол одоо эрдэм шинжилгээний төсөл Монгол улсын одоо эдийн засгийн хөгжлийн яамны харьяа байгаа шинжлэх ухааны технологийн сангийн одоо санхүүжилтээр бэлчээрийн төслүүдийг одоо бэлчээрийн судалгаануудыг бол хийдэг. Үүнээс гадна олон улсын бусад орнуудын эрдэмтдтэй хамтарсан судалгаануудыг хийсээр байна. Гэхдээ эндээс бол би юу гэж хэлмээр байна вэ гэхээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн одоо 66% тийм ээ. Ийм их талбайг эзэлсэн үндсэн газрынхаа одоо судалгаанд бол манай төр харьцангуй муу анхаарч байна гэж. Яагаад гэж яах вэ гэхээр бэлчээр чиглэсэн тусгай бодлого алга байна. Хамгийн нэгдүгээрт нь энэ бодлого юун дотор явдггүй гэхээр одоо малчны тухай хууль ч юм уу тийм ээ. Одоо бусад хуулиудын дагавар дотор нь нэг ганц хоёр зүйлээр гол төлөв ингээд илэрхийлэгдээд явж байгаа. Энэ юу харагдаад байна вэ гэхээр бид нар бэлчээрээ харьцангуй орхигдуулаад байна. Яг гэвэл бэлчээр маань үг хэлэхгүй байгаа. Орхигдуулж сүүлдээ бүр тариланчид, малчид бэлчээрээс болоод газраас болоод бөө маргаан асуудлууд гарч байгаа. Ялангуяа одоо тарилангийн бүс нутагт бол тарилангийн тухай хуультай. Тэгээд тарилангийнхаа тухай хуулийг мөрдөөд явахаар малчтын эрх ашиг бол тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа. Тэгээд энэ зөрчлийг бол бид нар даймжруулахгүйгээр шийдэхийн тулд энэ бэлчээрийн талаар бид нар бол тусгайлсан бодлоготой байх ёстой. Монгол улс гэж хардаг. Тухайлбал ямар бодлогын ямар одоо юу өгүүлэгдэж байна? Яг хамгийн тулгамдсан. За хамгийн тулгамдсан асуудал бид нар хамгийн нэгдүгээрт нь ямар байна вэ гэхээр за нэгдүгээрт бэлчээрийн хөтөлбөртэй болмоор байна. Улсын хэмжээнд. Хоёрдугаарт нь бид нар яг манай улсын ямар бэлчээр нь сайн, ямар бэлчээр нь муудсан гэдгийг бид нар одоо шууд хармаар байна. Энийг бол бодлого боловсруулагч тэр, судлаач бид нар ч тэр. Тэгэх юм бол бид нар энэ хязгаарлагдмал хөрөнгөөр оновчтой шийдвэр гаргаад тэр асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. За хүрэлцэн ирж ярилцлаганд орсон танд баярлалаа. Мэдээж энэ уурхай дагаад цооногуд маш олон хараа хяналтгүй, нөхөн сэргэлтгүй байгаль орчны асуудал байгаа боловч та тэр өнөөдөр ярьсан сэдв бол энэ байгаль орчны асуудлаас гадна ийм дээр нь амьдарч байгаа хүн, мал тийм үү тэднийг тижээж байгаа бэлчээрийн асуудал
алстаа өнөө цагт ямар нөхцөл байдал байгаа юм бэ гэдгийг хоёлаа голлож ярьслаа. За хүрэлцэн ирсэн баярлалаа танд. Их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй ярьцлага хэсэг хугацааны дараа үргэлжлэнэ. Үзэгчтэй хөтөлбөрийн 2 дахь зочноор бид гавьяат нисгэгч Нямсайхныг студид дурлаа. За та Монгол Улсын ерөнхийлөгчөөс гавьяатынхаа цол тэмдгийг аваад 14 хоног байна. Шинэхэн гавьяат. За энэ жил Мяд компани 70 жилийн ой болж байна. Өөрөөр хэлбэл иргэний зориулалтаар одоо нислэг хийдэг болсон соших 70 жил гэсэн үг тийм үү? Тийм. Та түрүүн надтай хуучлахтаа 37 жил онгоц одоо жолоодсон байна. 37 жил Мяд компанид энэ салбартаа ажилласан байна тийм үү. Хоёлаа таны ажиллаа авч ирсэн үеэс хойш сүүлийн 40 орчим жилийн Мяд компани түүхийг хамтаа хуваалцъя. За Аан 2 онгоц барьжснаас одоо та Боинг барьж байна. Энэ хөгжил дэвшлийн та гэрчин байна. За энэ түүхийг хуваалцъя. За Аан 2 онгоцноос одоо чинь зөвхөн Porsche одоо хөдөлгөөрт онгоцноос одоо тэрэлт хөдөлгөөрт онгоц хүртэл одоо ингээд манай Мяд компани маань өнөөдөр хөгжөөд явж байна. Энэ бол одоо 3-4 шат одоо ингэж одоо энэ түүхэн энэ 40 жилийн хугацаанд одоо 70 жилийн хугацаанд бол одоо ингэж өссөн байгаамаа Мяд компани маань. Одоо энэс хойш Аан 24 Мяд компани ашиглаж байсан онгоцнууд бол ил 14 Мяд Аан 24 154 Боинг 310 тэгээд ингээ Боинг 737 87 гэдэг хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг одоо ашиглаад ингээд нисэж явж байна. Аан 2 онгоцыг би юугаар төсөөлж санддаг вэ гэхээр говийн зэрэглэг кинон дэр нөгөө алимаа асгч явждаг. Тэгээд нөгөө ийм хоорондоо юм ярьж болохгүй бүр чих шүүгдэг дүнгэндэг нэг орон нутагт нислэгсэн. Тэр онгоцууд тэр онгоц тий 60 70 80-ад оны үед тий 50-ад оноос ахгуулаад 40 50-ад оноос ахгуулаад ашигласан онгоц. Одоо нэг манад бас нэг онгоц нисэж байгаа баг шүү. Сая тий Аан 2 саяхан одоо ой модны юу хор хаяад нисээ явж байгаа. Та зөвхөн олон улсын нислэгт нисдэг үү? Орон нутагт бас нисдэг үү? Орон нутагт одоо бол манай Боинг 737 бол одоо оюутлогоор нисэж байгаа. Хамбомбот руу. Бусад бол чиглэл рүү нисэхгүй. Нисэхгүй. Тэгэхээр та бол зөвхөн Боинг онгоцоо яг онгоцоо дагаад нисгэж байна. Хорилгодог гэсэн үг юм байна тий. Хаашаа нисэж чинь таны нислэгийн чиглэл? За Бээжин, Сеул, Токио, Гонконг гэдэг ер нь бол тогтмол нислэгүүд бол ийшээ Осака гэсэн нислэгүүд бол нисэж байгаа. Ирээл хонохгүй нисээд идэв. Токиод бол одоо хонж байгаа. Тий. Сайхнаас ондог болсон. Тий. Арай хол зайны учраас. Өөр Мяд компани голлох чиглэлүүд юу байна? Стамбул, Франкфурт байна. Тий. Тэгээд одоо бусад энэ удирдлын чанартай нислэгүүд одоо чартер нислэг гэж нэрлэдэг тий. Амралтын одоо энэ Ханой, Пхукет энэ гэсэн одоо ийм амралтын чанартай Тайланд, Бангкок энэ гэсэн газар л бол одоо өвөл намар хавар нисдэг тий. Таныг би компани удирдлага биш болохоор менежментийн хүнд асуултууд асуухгүй. Гэхдээ энэ компани 37 жилийн өгсөн хүн тийм үү? Энэ 70 жилийнхаа ой босгон дээр төр ийм асуудлуудыг шийдээсэ гэдэг гол бодлогын асуудлууд юу гэдэг вэ? Мяд компанийн хувьд бол одоо энэ татварын юу сүүлийн одоо бас эдэн жил татвар нэлээд өссөн тий. Тэгэхээр одоо энэ ажилчдын маань цалин мөнгө авдаг мөнгө дээр бас татвар нь бас нэлээд өсөө явцсан. Яг хөө зүгээр одоо бидний нисгчдийн хувьд бол бас харьцангуй гайгүй цалин мөнгө авдаг учраас бид нар бас нэг яг тэр талаар гоншгонод одоо байх дими санагддаг. Яг ер нь бол одоо бусад гадны олон улсын жишгээс бол дагавар тий. Олон улсын жишгээр бол доор аж 30-40% доогуур цалин авч байгаа бид нар тийм байдаг. Өөр яг компани менежментийн хувьд бол төрөөс үзүүлэх дэмжлэгийн хувьд төрөөс одоо компани дэмжлэг ямар байдгийн бодлогын хувьд одоо дэмжлэг үзүүлж энэ компани бас нэг босгож ирэхгүй саяхан манай захирал одоо телевизээр бас ярьж ирсэн. Одоо өнгөрсөн жил ихэд орон нутгийн нислэг маань 15 тэрбумын алдагталд орсон гэж ингээл ярьж ирсэн тий. Тэгээд энэ жишгээр бол энэ бодлогон дээрээ бас төрмэн бас зүйтэй бодлого гаргаж анхаарч ингэхгүй бол бас одоо дэмжиж өгөхгүй бол одоо татваруутай тэр дүрм журам хууль одоо юу гэдэг бодлогын хувьд одоо дэмжихгүй бол энэ компани маань бас тэгээ дээр нь энэ олон зуун онгоцтой компаниудад өрсөлдөх бас маш хүнд байгаа гэж ойлгож байгаа. Одоо ямар бидэрч бол одоо бас л улстай яриад байх гэхдээ ер нь бол одоо хэмнэлтийн горим гээл одоо ингээл тий хоол хүнсний одоо зорчигчдын хоол хүнсийг одоо нэлээд багасгах
одоо нормын багасгах энэ төр гээл одоо ингээл янз янз юм манаас энэ бүхвэгийн ажилчид энэ төр ч гэсэн бас муу адилхан бас одоо заримдаа юм их дуусчдаг нислэгийн дуусаагүй одоо юм дуусдаг зорчигчид нөгөө юмаа нэгтдэг тэгэл одоо янз янз асуудал гардыг юм бэ. За хоёлаа одоо энэ ойгоо тэмдэгч байгаа компанийнхаа тухай бас жоохон дурсамж маягаар юм ярил л да. Таныг өдий зэрэгт хүрсэн 37 жил Мяд компанид ороход заад сургасан за ямар түүхэн гавья бүхий хүмүүс байна. Хамгийн эхлээд яг би нисгчүүний хүүхэд бас. За удам дамжсан нисгч. Удам дамжсан нисгч. Таны аав. За чимэд дэрж гээд манайхан бол хууччул бол одоо нормал чимэд дэрж гэдэг байсан. Орсоор нормальна гэсэн үгнээс тий нормал чимэд дэрж гэдэг тийм хүн байсан. бүх юмыг стандартны хийдэг юм байж тийм үү. Тэгээ бас яг их залуудаа бурхан бас 51-тэй хөргий. Одоо бодож байхад их залууд байсан би. Тэгээ тухайн жоохон багтаас залуу багтаад одоо бас настай ч юм шиг санагддаг байсан л да. Тэгээд одоо аавтайгаа би чи хар багасаа л одоо 4-5 настай зогсаахгүй л онгоцны кабинетд суугаад нисдэг тийм хүүхэд байсан тийм. Тэгээд одоо тэрмэн явсаар байгаа л одоо нисгч болно гээл. Тэгээд аав маань ч дэмжээд ээж минь бас хүний хэмж байсан. Тийм. Тэгээд энэ хоёр минь хоёулаа дэмжээд ингээд би нисхийн дунд сургуульд анх 86 онд ороод 89 онд төгсөөд тэгээд дараад нь Санкт Петербург хотод 94 онд ороод 97 онд академид сууж төгссөн байна. Нисхийн дунд сургууль гэж байсан. Одоо байдаг. Тийм. Байгаа. Одоо Оросд байна. Орсын албаны. Орсын албаны. Одоо зүйл бод ус тухайн үед. Зүйл холбоот улсад нисхийн дунд сургуульд сураад дараа нь Свердловск. Юу Санкт Петербург. Одоо хуучин Ленинград тийм нисхийн академид төгссөн. Тэгж төгсөж ирээд тэгээд төгсөж ирээл тэгэл одоо энэ Ан-24 Боинг гэл энэ онгоцуудаар явсан. Тэгээд тухайн үед одоо миний намайг одоо бас чиглүүлж өгжигд байсан ах нар энэ төр одоо аав юм маань бас найз нөхөд шавнар энэ төр гэл зөндөө хүмүүс байсан. Одоо дурдахад бол одоо Нарангуй Ан-24 онгоц дээр байхад надад их одоо тус тийм хөвөргөж байлаа. Юу 12 онгоцон дээр байхдаа Жамсран багш маань гээд бас их тус тийм хөвөргөж байлаа. Ингээд том онгоцонд ороод ирсэн одоо манай хуучин Мяд компани захирал гунгаагаан жаргал сайхан гээд хүн бас намайг их дэмжиж тусалж ясан гэж тийм хөргөж явлаа. Бас манай одоо хөдөлмөрийн Баатар гавьяат нисгч Батэрдээ ах маань бас их тусалж байлаа. Таны түүхээр дамжуулаад нийт Мяд компани ер нь нисгчийн ажил амьдралын сайн тал бэрхшээлүүдийг ярих гэсэн юм л. Би Монголын нисгч нарын ур чадвар харьцангуй сайн байд юм байна гэж 2-3 удаагийн кейсэн дээр харж ирсэн. Жишээлбэл онгоцны дугуйд илгээдэггүй 2 кейсэн дээр маш их сандард юм лээ. Зорчигч нар. Тэр бол ерөөсөө нисгчийн уран чадвараар газарддаг ийм тохиолдол үзчихсэн хүний хувьд танд жишээлбэл хамгийн хүнд бэрхшээл нь юу вэ? Одоо сайн сайхан юм ярихын хажуугаар тийм үү? Дурсамж хуваалцвал. За одоо тэгэл асал нөгөө цаг ууртай л одоо нэг Гонконгд энэ хар салхины шуурганы одоо дараахан их хүчтэй шуурга муурганд одоо ингээл бас нисэл очсон маш хүн дагаар энэ нөхцөлтэй тэгэл одоо бид нар хоёрт гарна гэж ярьдаг одоо ингээл сууж чадахгүй ахиж нисэл хөөрөлдөө буцаж хөөрөөд тэгэл ахаад эргээд ямар ч байсан онгоцон аюулгүй буулгаж байсан тэр тохиолдлууд гарч ирсэн энийг иймэрхүүд одоо тийм цагаар хараа тэр муу нэг хэсэгч одоо манай Монголд ч бас 10-аад он 12 оноос ч нэг хэсэг утаанд байлаа шүү дээ буйн хуучин нисэх. Тэгээд энэ ч одоо бүхэл нисгчдэр байна. Энэ одоо утаанд чинь нэг бол одоо огт нисэхгүй байх хэцүү. Тэгээд чинь компани маань бүх аль компаниуд маань бүгд дампуурчих гээд байдаг. Тэгээд одоо тэр утаанд ч одоо нисэн сурд юм байна. Тэгээд бас нэг гол нь манайхны бас нэг яриа гадны компани чинь дүрм журмаараа яг ингээд ирчээ нөгөө утаанд нь буцаа явцдаг. Бид нар чинь яг нөгөөтгөө бас нэг газар орон нутгаа мэддэг ингээд бас нөхцлүүдэд харгалзаад ингээд нисээд сурчдаг тохиолдол байдаг. Тэгээд арын салхи энэ төр гэж хуучин буян тухайд эрсдлийн тооцоолоод одоо тэр хүн маань одоо тий энэ би чадна болно гэдгсний үндсэн дээр бол онгоцны даргуул шийдвэр гаргаад бууж байгаа л та ер нь бол. Тэгээд яг тухайн хүмүүс чинь мандаа одоо буян тухайруу жилдээ 2-3 нисч тэр хуваар нь бол таардаг бол бид нар чинь бол өдөр болгон эндээ нисчээдэг болохоор өдөрт хэд дахин ч бараг зарим нисчээдэг учраас бас энэ нөхцөл байдалтайгаа нэлээд бас одоо дассан сурсан гэдэг юм уу да тий. Зам нөхцөл байдлаа цээжилсэн байна гэж бах уу? Гэхдээ цээжлэхээс ингээд гарт орсон. Тий одоо яг гарт орсон гэж хэлэхэд одоо болох юм да бараг одоо тий одоо хаана ямар өндөрлөг бай ямар уул байгаа одоо ямар нөхцөлд одоо яг ийм тохиолдолд арай болохгүй ч гэдэг юм уу те шийдвэр зөвхөн ганцхан одоо утаа байдаг бусад одоо салхи саврын намуу бүх юм ингээд айтайхан нөхцөлтэй байвал одоо буутах жишээтэй ч гэдэг юм уу те надад бол үнэхээр шийдвэр гаргалтыг супер хийх хэрэгтэй юм багийн ахлагч нар
тийм онгоцны ахмад бол. Төсөөл. Тэг ягаад тэгэхээр тэр олон хүнийг одоо эрсдлийн дааж явж гин. Таны багийн зөндөө олон хамтрагч нар байгаа тийм үү. Одоо танаа багийнхныг бас энэ ойн өдөр дуртвал та ямар хүмүүстэй баг ажиллахдаа илүү их тийм сэтгэл амар гэх юм уу. Илүү тийм угаасаа багийн ажиллагаа чинь хүмүүс солигдоход өөр болдог тий. За та багаа дуртвал та өөрөө онгоцны ахмад байж таарна. Тий. Ер нь бол бид нар бол одоо жишээлбэл манай мяачтай 100 нисгчтэй. Ингээд солигдоод нисэн. Тэрнээс биш яг одоо тогтсон нэг баг байгаад ингэж үргэлж нисэхгүй. Тийм учраас одоо өнөөдөр тэр энд урдаад энийг яахгүй. Тийм учраас одоо тий яг л бүгд одоо ингээд энэ онгоцон дээр нисч болно гэж зөвшөөрөгдөд гарцсан ажлаа хийж байгаа бүгд тийм одоо нисгчтэй. Мэдээж ойлгомжтой жил ах тусам нөгөө хүмүүс маань туршлагаж нь илүү одоо сайжирна гэсэн үг. Одоо тийм Эрсдлээ нөхцөлийг асуусан шиг хамгийн сайхан дурсамж таних юу вэ? Жишээлбэл буугаад ирэхэд гоё мэдээ сонссон ч юм уу, онгоцон дотор ер нь гоё хөвгчлөлтөө юм тохиолдсон ч юм уу, сайхан дурсамжуудаасаа та хаваалцсан. За бас л одоо ер нь бол яг зөвхөн манайхан бүгд л ярьдیں۔ Одоо нөгөө хамгийн сайхан мэдрэмж үүргээ гүйцэжээ гэртээ харих сайхан байд юм аа гэдэг. Ер нь бол одоо тиймдээ одоо тэгээд янз янзын инээдтэй шин юу ч идэх ч юм уу одоо ингээд бас хой хүнтэй хамаатай байдаг учраас одоо тийм янз янзын тохиолдол байдаг. Ер нь бол яг зөвхөн одоо ярих юм баг хамгийн ярих юмгүй нисгч хамгийн сайн нисгч гэж ярьдаг манайхан одоо манай салбарт бас хөлгөн дотроо. Тийм яг нөгөө кабин дотроо. Айхтар юм тохиолдоогүй одоо юм яг эрсдлийн бүх юм тооцоолоод хийгээд ингээд сурцсан. Тийм учраас юм гарахгүй байна л гэсэн утгатай. Залуу халуун нисгч нараа бэлтгэхийн тулд та юу ямар хүчин чармаалт оруулж байна? Гэхдээ одоо бид нар чинь одоо багш нар маань би бол одоо нэг 50 гаруй шав бэлдлээ одоо компанидаа тий одоо бусад багш нартайгаа нийлээд хамтраад яг нэг хүн хүндээ зөвхөн багшлаа явдаг бас ингээд олон багш ээжлээд нөгөө хүнээтэйгээ ингээд багшлаа явдаг тийм учраас ингээд хамтран олон багш нартайгаа бас би одоо 50 гаруй шав бэлдэж гаргасан компанид одоо яг л бид нар чи одоо ийм заах хэвээр ингэж ингээд нөгөө бүх юм нөгөө дүрм журамтай байдаг нормтой тий тэгээд одоо энэ чинь баг ингээд жолооны багш газар дээр нэг авто жолооны багш хажууд суучаад нэг илүү тоормстой ингээд явдаг шиг чинь бид нар чи яг тий нэг өөр юм нь одоо газар дээрх жолооны багш маань зорчигчгүй явдаг тий ардаа нэг бол нэг ардаа бас нэг сурагч суугаа явдаг бид нар бол нөгөө хүнийдээ заахтаа ардаа дүүрэн зорчигчтэй тийм учраас эрсдэл айл болохоор нөгөө эрсдэл гарахгүй нөгөө шавьдаа юмаа зааж өгч л одоо сурахыг хичээдэг дээ. Саяхан жишээлбэл яг ингээд Дубай нисээд яг манайхан хүнээ аваад нисэж хахад тэнд хил хаагдчихлаа шүү дээ араас нь тий. Гэтэл яг тэрэн шиг ийм улс орны хэмжээний ийм сургамжтай үйл явдлууд танд бас байвал ойгороо хуваалцвал гэж бодоод. За тэгээд одоо яг ковидын үеэр ч одоо аль улс руу та нисэн? Австрали руу нисэн. Бүр Өмнөд Африкийн улс руу нисчээл одоо замдаа 2 буугаад тэгээд Өмнөд Африкийн улс дээр очиж бас хүмүүсээ авч ялаа. Тэгээд одоо Австралид буугаад очичоод бид нэг хондог тэгээд буухаалаар шинжилгээ авч исэн. Тэгээд тухай тэгсэн чи яг боцохолсон чи манай нэг нисгч нэг үүсгчээс одоо ковидын юм илэрлээгээд ингээд одоо буцаад одоо аргагүй ирэхэд тий одоо өөртөө одоо тэгэл чи айгүй төгшүүртэй тэгэл яг тус нэг өрөөнд тэгэл өрөө чинь та одоо ингээл тэгэн надад одоо гарчлаа гэж өрөө хоорондоо нэгэн рүүгээ хэлж байгаа шүү дээ тэгээ за минийх одоо яадаг бол гэж бас хамт байсан тий хамт тэгтээ тустай өрөөнд зочдод тэгэл аргагүй нэг нисгч нэг үүсгчтэйг нөгөөдөл минь 14 хоног тэнд үлдээл имчилүүлж байгаа л хойноос ирж ийс тэгэл буцаад нисчихээс Австралиас тэр нэг юм сэтгэл ингээд ийм гэгэлзүүлсэн, дэнслүүлсэн эвгүйхэн шиг нислэгийн дараа хүмүүс нэг кабинд алгадчихдаг да. Та хэр олон алгадчих хүлээж авч байна? Ер нь бол ташилт байв сонсогдож байдаг. Гэхдээ бидний нэг хаалга нэлээд тийм зузаан хаалга байдаг. Тэгээд ер нь бол алга ташилт бол үе сонсогддог. Уг нь би танд зориулаад алгадчихдаг. Бүр чанга таших хэрэгтэй байна тийм үү? Одоо тэгээд яг хаалга маань бас нөгөө 2002 оны нөгөө Америкт болсон халдлагаас бол 9 сарын 11-ний халдлагаас болоод их зузаарсан тий. Хэр багтаа хүн одоо бид нар ч бол хаалга яаж тогсож байсан тэр ард ямар ч хүн одоо занал хийж исэн хаалгаан тавьж их ёсгүй. Одоо ийм дүрм журм өөрчлөлтөд одоо ийм болсон баг. Одоо Boeing онгоц Мяд компани хэмжээнд хэд байна? Тэгээд энийг нэмбэл одоо энийг дагаад одоо юу гэдэг Америк руу ниснэгээл бид нар бас зорилго тавиад байгаа шүү дээ тий. Тэгэхээр онгоцоо нэмхийн ирээр боловсон хүчний асуудал гэл ингээл дараагийн заламж асуудлууд араарсаа би тийм үү. Энд дээр таны байр суурийг бас сонсъё.
Одоо нэг манайх чи нэг 8 Боинг та байгаа тий. Одоо Томас арай дунд зэрэг баг гэл ингээд тий 8 онгоцтой байгаа. Тэгээд яг ер нь бол одоо ихэнх сүүлийн үед бол одоо дандаа хуваараа бэлтгэж ирсэн сургууль төгсөж ирсэн хүүхдүүдийг манайх одоо элсүүлж авч одоо өөрсдөө өөрийн болгож одоо цааш нь одоо боловсруулж өшөө ингэж одоо нисгэж болгож байгаа. Урд нь бол яг иргэний хэсэг маань бас энэ компаниуд маань хүч чадал муу тааруу байсан учраас бас иргэний хэсгийн зардлаар бас 5-10-аар нь сургаж өгч бэлдэж өгдөг байсан үе бий. Одоо тэгэхгүй байгаа. Одоо сүүлийн үед бол ердөөс л хувь хүмүүс өөрсдөө. Гэхдээ энэ их нэлээд өндөр зардалтай байдаг учраас хэрвээ усуд бас болоход их хүндрэлтэй байдаг тийм. Онгоцныхаа аюулгүй байдал эрсдлийг та бүхэн даатгадаг энэ засварын нэгж алба байдаг юм байна танаа тийм. Бас таньдаг хүмүүсээс зөндөө олуудаа сонсч ирсэн. Улс дамнаа засварыг явдаг маш өндөр үнэлгээтэй ажилтдаг юм шижгэнсэн залуучууд байдаг гэсэн. Яг одоо Мяд компанийн залуучууд хаана ямар онгоцны засвар үйлчилгээ хийгээ явж байна. Тэр хүмүүс маань энэ ойн баяртаа ирж амжих нь та мэдчилгээ өргүүл. За. Ер нь бол яг манай энэ засвар үйлчилгээ чинь одоо манай одоо жишээлбэл энэ барууны би бол тэгж бас сонсч байсан барууны том онгоцнууд бас нэр нүрээ бодоод гаднах хөнгө үзэмж нь бол мэдээж угаа цэвэрлсэн. А тэгээд доторхшаа ингээд цаашаа нэг одоо ууны хонгил юу мөрөөгээд орохлоо нэлээ одоо тоосчл хошорооч идэв. Манай онгоцнууд бол тийм байдаг. Манай энэ цөөхөн онгоцтой 1-2-д манайхан бол бүр шилтэл шиг ингээд одоо хаанцтай хөрсөн нэг тос шороо яачхааргүй тийм их сайхан байдаг. Манай одоо инженерүүд маань маш одоо онгоцнуудаа маш их одоо арчилж одоо яг цаг тухайд нь бүх юм хийгээд ингэ явж байдаг. Одоо нөгөө нүдний цэцгийн шиг. Яг үнэ яг тийм. Тэгээ яг гадаадд одоо Мятасаа ер нь яг ер нь бол энэ салбар маань ихэнх нь ер нь Мятас гарсан улсууд байдیں۔ Мяд компаниас инженерүүд нисгч нарын ч гэсэн өөр авиа компаниуд нисэж байгаа улсууд ихэнх нь ер нь одоо Мятасаа гарсан улсууд. Тэгээд одоо зарим инженерүүд нь Солонгосд одоо ажиллаж байгаа өөр компанид одоо тэгээд Солонгосд онгоц засвар үйлчилгээнд дээр нь ажиллаж байгаа. Мятийн багаараа бас онгоцны сервис үйлчилгээний захиалга аваад явдаг. Эндээ гадны онгоцыг Монголд авчираад засдаг. Гадагшаага яв засдаг юм байна. Гадагшаага явахгүй. Эндээ л засаж байгаа. Ур чадварын үнэхээр сайн байдаг учраас дээр нь дэлхийн олон улсын стандарт үнэлгээнээс хямдхан найдвартай засдаг гэж онгоцоо эрүүлж засуулдаг гэж сонсч байсан байна. Зөв тийм. Яг л тийм байна. Тэр ачаал нь хэр их байдаг вэ? Янз. Одоо манайх өөрсдийнхээ манай миний сонссноор бол одоо би бас манай одоо инженерийн хэлсэн минь тусдаа. Тэдний бол одоо яг өөрсдийнх нь дотоодох ажлаа бас цаг гаргах тэр хэмжээнд одоо нөгөө юм захиалга авдаг. Тэгэхгүй бол одоо их олон онгоц захиалгаар олон ажиллах нөгөө инженерүүд маань цаг нар нь хүрэхгүй өөрсдийнхөө дотоодынхаа өөрсдийнхөө онгоцнуудад ажиллах цаг нар нь хүрэхгүй бас дутагдмал байдаг инженерүүд. Юм байна тий. Тийм байдаг гэж байна. Өөр танай ажилтнуудаас яригдаагүй салбар юу байна? Одоо энэ нислэг хэрэгчдэд ярих хэрэгтэй. Тий. Нислэг үүдж байгаа чинь бүхэл одоо салбар юунууд маань одоо хамтран ажиллаж байгаа одоо цаг уур операшн гэдэг одоо тий одоо энэ бүх юмыг бэлдэж яадаг. Маркетинг маань одоо бас хаашаа хэдийн үед одоо хичнээн онгоц нисэх үү, аль үед нь том онгоцоо нисэх үү, аль үед нь жижиг онгоцгоо нисэх үү гэл ингээл тий. Одоо ингээд бүхэл юм хүмүүс чинь ингэж хамтарч ажиллаж иж одоо газрын үйлчлэгээс цэвэрлэгчнэр хүртэл одоо маш цаг хугацаатай нэг онгоц чинь газар дээр нэг цаг зогсно. Тэгэл тэрхүү орон чи одоо онгоцоо цэвэрлээд үйлчлэгээд ингээд 30 минутын дотор ч идэм 20 минутын дотор ингээд цэвэрлэг гараа явах хэрэгтэй ингээд яг цаг бүх юм цаг хугацаатай яг дүрм журамтай байдаг. За ингээд ярилцах цаг маань өндөрлөж байгаа. Компанийнхаа 70 жилийн ой зориулаад хамт олондоо зорчигч нартай та барийн мэдлэг өгдөг. За ингээд өнөөдөр одоо Мяд компани маань одоо удахгүй 7 сарын 7-нд 70 жилийн хойно болох гэж байна. Ингээд нийт Мятынхаа хамт олонд болон хамтран ажилладаг бүх одоо ажилчтай Мятынхаа бас Мятынхаа удирдлагуудад одоо хөдөлмөрийн үнд амжилт хүсье сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэгээд мөн тэгээ цаашлаад бас салбарынхаа бас одоо 101 жилийн хойно сая өнгөрсөн тийм энэ сая 101-ийг хийлээ. Одоо тэгээ бас салбарынхандаа бас баярын төргий баяр хамтран ажилтгад нь бас баяр тархаж явдаг шүү. Бүгд нэрүүл сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ Мяд компани 70 жилийн ойд зориулаад гавьяат нисгэгч Нямс сайхан ярилцсан нэвтрүүлэгт оролцлоо. Эрхэм үзэгчдээ хөтөлбөрийн дараагийн зочноор бид удирдлагын академийн захирал доктор профессор Байгалыг урьлаа.
Сайхан зусч гинөө та. За сайхан зусч гин. Нийт телевиз үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танаа сургууль 100 амардаггүй гэдгээс яриагаа эхлэе хоёлаа. За Эсвэл төрийн албаа гчдаа мэрэгшүүлээ завгүй байдгүй. За ер нь бол сургалт бол үндсэндээ тасралтгүй болсон. За гэхдээ бас зуны дэлгэр цаг болонд бас багш нар маань тодорхой хэсэг нь бол мэдээж хэрэг одоо хууль тогтоомж заасныхаа дагуу ээлжийн амралтаа бас авдаг. За гэсэн хэдий ч бол бас нийт багш ажилтнууд маань бол амрахын зэрэгцээгээр бас л завгүй байж идэг. Тэрний юу гэхээр дараагийнхаа одоо сургалтын үйл ажиллагааг төлөвлөж бэлтгэх, за хичээлийнхээ одоо агуулга материалуудаа шинжилэн боловсруулах. За дээр нэг чухал асуудал бол бид нар зөвхөн сургалтаас гадна судалгааны ажил хийдэг. Тийм учраас бол судалгааны бас ажлуудаа хийх ийм ажил руу бол бас зуны цагт ялангуяа нөгөө орон нутагт бас судалгаа хийх ажлууд гарч ирдэг. Түүндээ бас явдаг ийм онцлогтой. Одоо манай төрд тодорхой албан тушаал ашиж байгаа бүх хүмүүс удирдлага их тэмээ яг шатны төрийн албан шалгалт одоо юу гэдэг тавтан сургалтуудыг бүгдийг дамжицсан хүмүүс байгаа тий. Шинжлэгдсэн бодлого зарчмын танд би танаас асуух гэдэг байна. 2-3 жилийн өмнө 4-5 жилийн өмнө сургаж яснасаа юу өөрчлөгдөж шинжлэгдвэ? Нэг хэсэг бүр ингээд бөөндөөрөө өдрийн анги гэл ингээд сурдаг гэсэн тэр нөхцөлөд хэвээрээ юу богино хугацааны сургалтууд руу орцсон уу? За тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд ялангуяа 2019 оноос эхлээд бол энэ төрийн албаны сургалтын тогтолцоо бол үндсэндээ эрс өөрчлөгдсөн. Тэрний юу гэхээр 2017 он төрийн албаны тухай хувь шинжилэн батлагдаад за үүний дагуу бол 2019 оноос хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулаад сургалтын одоо тогтолцоог бол бүгдэлт нь өөрчилсөн байгаа. За энэ дагуу бол сургалт маань бол нэгдсэн бодлоготой болсон гэдэг нэг онцлог байгаа. За тэрний юу гэхээр төрийн албан хаагчид нь ер нь төрийн албанд анх орсон цагаасаа эхлээд ямар төрлийн сургалтаар дамжиж төрийн албанд орох вэ гэдэг энэ асуудал бол хойшлогдож өгсөн. Мөн одоо ажиллах явцдаа мэрэгшиж одоо давтан сургалтаар бэлтгэгдэх. За мөн түнчлэн одоо тодорхой албан тушаалууд. Ялангуяа энэ нь бол одоо төрийн албаны ангиллын дагуу ахлах түшмэлийн гэж ярьдаг л да тийм ээ. Энэ сургалтын түшмэлийн одоо ангиллаас эхлээд дээшээ одоо шатайхан дэвшигтэй бол тодорхой одоо албан тушаалын сургалтанд сурч төгссөн байх гэдэг ийм шаардлагууд бол тодорхойлогдож өгсөн. За ийм байдлаар нэг ёсны одоо засгийн газраас төрийн албаны зөвлөлөөс хамтраад одоо энэ сургалтын агуулга хөтөлбөрийг бол ер нь тодорхойлж өгсөн ийм онцлогтой болсон. Нөгөө талаараа зохион байгуулалтын хувьд бас нэгдмэл болсноор их онцлог гэж ингэж хийж болно тийм ээ. Тэрний юу гэхээр төрийн албаны сургалтын байгууллага гэдэг одоо сургалт судалгаа зөвлөгөө үйлчлэгээ үзүүлэх ийм одоо сургалтын байгууллага засгийн газрын харьяа байна гэд энэ одоо сургалтуудыг бол нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж зохион байгуулах бүх ийм удирдлагын актын байхаар одоо хуульчилж өгснөөрөө онцлогтой. Тэгээ үүний дагуу бол ингэхлээр төрийн албаны хууль заасны дагуу иргэн төрийн албан томилогдсны дараа одоо богино дунд хугацааны сургалтанд хамрагдах за мөн тодорхой албан тушаалуудад томилогдохын өмнө одоо мөн албан тушаалын тэр шаардлагадаа нийцүүлэн бэлтгэгдэж одоо сургалтанд хамраж төгссөн байх гэх юмчлэн ийм шаардлагуудыг одоо тодорхойлж өгснөөрөө сайн дураараа сурах биш тэр албан тушаал тэр зорилгод хүрэхин тулд албан хаагч болгон сургаж дүүрэх ёстой. Тэгнь. Ялангуяа энэ дээр бол Монгол улсын эрхцэн шинжилгээний хувьд ингэж өөрчлөгдөд бодлогын хувьд бол эрс өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгээ үүний дагуу бол өмнө нь бол зүгээр ингээд урт хугацааны 1 жилийн тийм ээ 2 жилийн сургалтанд хамрагддаг байсан бол одоо сургалт маань бол илүү богиносод шаталсан ийм бүтц рүү ороод шатны богино сургалтуудаар одоо бэлтгэгдэх ийм нөхцөл болсон. За нөгөө зорилттой сегмент рүүгээ зорилттой сегмент рүүгээ илүү үйлчлэнэ гэсэн үг. За гэхдээ бол ялангуяа энэ нь бол захиргааны одоо гэж яригддаг тийм ээ. Төрийн захиргааны албан хаагчид за мөн одоо төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтнууд за мөн тусгай чигүүргийн одоо албан хаагчид гэж ярьдаг тийм ээ. Ийм байгууллагын захиргааных нь албан хаагчдыг бид нэр сурахад илүү чиглэдэг. Мэдээж одоо бусад чиглэлийнх нь хүмүүс бол бас мэргэжил дэвшлүүлэх бус шатныхаа сургалтаар бэлтгэгдэх ийм тогтолцоотой болсон гэдэг. За төрийн албан хаагчдын өнөөгийн нөхцөл байдлыг харахаар нийгэмд бол бас бүхлээрээ нийтдээ сайн нэр хүндтэй биш байгаа тийм. Тийм ээ. Дээрээс нь бас ингээд төрийн албанаас одоо юу гэдэг залуучууд бол тэр төрийн албанаас илүү хувийн хвшлийг сонгох юм хандлагатай болсон. Тэгэхээр ер нь энэ төрийн албаагчдыг ингэж сургахын мэрэгшүүлэхийн ач холбогдлыг та юу гэж үнэлж байна? Ер нь бол хүн сурж ээж л хөгждөг. Сурж хөгжснийхээ хэмжээгээр бас илүү
үр дүнтэй ажиллах тийм ээ. За ялангуяа төрийн албанд бол бас мэрэгшиж доктортой ажиллах ийм урьж нөхцөл нь бол бас сургалтын асуудал байдаг. Тийм ч учраас зөвхөн эн чинь манай төдийгүй дэлхийд дээрээ тогтсон юм жишг л дээ тийм ээ. Тэгээ энэний дагуу бол ер нь төрийн албан хаагчдыг тасралтгүй доктортой сургаж явах ийм шаардлага байдаг. Тэр утгаараа бол мэдээж хэрэг чинь хүн болгон бол бүх юмыг мэдчихгүй. Тэр болгон дээрээ тодорхой ажил үргийг гүйцэтгэх чинь тодорхой одоо мэрэгшиж суралцах юм шаардлага байдаг. Тийм учраас энэ одоо хэрэгцээг нь бол удирдлагын хэвтийн өөрөөр төрийн албаны сургалтын байгууллага бол яг тэр хүн маань төрийн захиргаанд ямар одоо байдлаар ажиллах вэ гэдэг энэ тал руу нь одоо чиглүүлж өгдөг. За нөгөө талаар бас нэг юм бол зөвхөн одоо хууль тогтоомжийг одоо гүйцэтгээд хэрэгжүүлнэ гэдгээс гадна энд чинь бол захиргааны маш олон ажлууд байна л да тийм ээ. Албан хэрэг бичгээ хөдөлгөөс авахгуулаад харилцааны талууд ч байна тийм ээ. Одоо бас нэг зөөлөн ур чадвар гэж их сүүлийн үед их ярьж штэ. Тэгэхээр ийм чадваруудыг ч гэсэн олгоход бас захиргаанд одоо ажиллахын онцлог юу вэ гэдэг тал руу нь одоо тодорхой бакалаврын түвшинд мэрэгжил эзэмссэн ийм одоо хүмүүсийг захиргаанд ажиллахад нь одоо бэлтгэж сурах ийм үднээс энэ сургалтууд маань явдаг гэж ингэж хэлж байна. Танаа нийт бүтэц орон тоо хэд байдаг вэ? Манай хот бол ер нь бол нэг 100 гаруй ажилтан байна. За эдгээрийн бол нэг 55% нь бол үндсэндээ яг багшийн ажил дээр байдаг. За үлдсэн хэсэг нь бол бас юу хийж ийнэ гэхээр нөгөө сургалтын зохион байгуулалт гэдэг чинь өөрөө нэлээд их бас зохицуулт хэрэгтэй болдог. Тэр одоо хүмүүс маань бол нөгөө сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг чинь бэлтгэх, сургалтыг одоо эсэгчтэй энэ суралцагчдаа бүртгэж зохицуултуудыг хийх, жилийн хуваарийн энэ төр дээр гаргах энэ төргээд за мөн одоо дээрэс нь бол бид нэр одоо сургалтаа илүү захим хэлбэрлүү бас шилжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ ажлыг хийдэг гэсэн ийм зохицуулт бас гарч ирдэг. Би энэ орондоо асуугаад байгаа нь ер нь санхүүжилтэн 100% төсөөс байт юм уу? Эсвэл сургалтын төлбөрөөр өөрөөсөө санхүүжилт юм уу? Яг тэгэхээр төрийн албаагчид нь чухал. Тэдгээр хүмүүсийг мэрэгшүүлж байгаа, давтан сурж байгаа энэ байгууллага зөвхөн өөрөөсөө санхүүжих ч юм уу модул байхгүй бах тий. За энэ бол их чухал асуудал болчиход байгаа сүүлийн жилүүдэд. Ялангуяа одоо өнгөрсөн оноос эхлээд энэ улсын төсвийн асуудлаас болоод үндсэндээ төрийн албаагчдын сургалтын санхүүжилт бол өмнө бас тодорхой хуваар улсын төсвөөс санхүүжээд энэ мөнгөөрөө төрийн албаагчдаа бэлтгэдэг юм тогтолцоотой байлаа. Тэгсэн энэс болоод өөрчлөгдөөд үндсэндээ бол энэ жилээс болоод санхүүжилт үндсэндээ байхгүй төрийн албаагчд өөрөө хувьяасаа одоо төлбөрөө төлж суралцах ийм асуудал руу орсон. Мэдээж хэрэг чинь нөгөө сургалтын үйл ажиллагаагаа бэлтгэх багш нарын одоо хичээл заан тэдний чинь цалин хөлсний асуудал гэдэг ирэхлээр бид нар чинь яадгүй мэдээж хэрэг тодорхой төлбөртэй сургалтуудаа явуулж шийддэг ийм хэлбэр рүү орсон. Тэгэхээр энэ чинээс үүдээд энэ бол цаашдаа бол энэ улсын төсвийн санхүүжилтийн асуудлыг бас төрийн албан агчдын сургалтанд нь зориулж одоо шийдвэрлэхгүй бол нэг ёсны нөгөө төр чинь хүмүүсээ бэлтгэх асуудалтай яаж ядгүй асуудал үүсгэж эхэлж байна гэдэг ийм нөхцөл байдал болж байгаа л да. Огт санхүүжүүлэх байх. Одоо санхүүжилт бол үнэтэй зогссон. Хэдэн оноос 25 оны 6 сарын 1-ээс. Одоо яг 1 жил. Тэгээ 1 жил болж байна гэсэн үг шүү дээ. Энэ хугацааг яаж даван туулаад байна? Танад дотоод нөөц болцоо их сайн байсан юм шүү. Дотоод нөөц болцоо байхаас гадна одоо нөгөө сургалтыг ч нөгөө төлбөртөө явуулахаас л өөр аргагүй байдалд орж ийн гэсэн үг л дээ. Бүх шатны сургалтууд. Тэгэхээр хараа ингэж төр албатаад ингэж ахиж дэвшхийн тулд заавал сур гэж хууль баталчаад тэгээд өөрөөс нь хувьяас нь төлбөрийг авдаг. Яг эн чинь тэр хамгийн гол асуудал. Яг энэ тогтолцоороо орчлоо гэсэн үг л дээ. Нэг ёсны эн чинь юу вэ гэхээр энийг ямар хүний тушаал шийдвэр ямар хууль тогтоомжоор ийм шийдвэр. Одоо энэ яг энэ шийдвэр нь үндсэндээ нөгөө улсын төсвийн санхүүжилт чинь асуудал үүсээл тэрнээсээ болоод ер нь эхлээд бол энэ бас нэг төрийн хэмнэлтийн хууль дээр чинь сургалт янз бүрийн семинарын одоо зардлуудыг чинь хас гэдэг нэг ийм асуудал үүссэн юм. За тэгвэл тэрийг бол эргээд шийдсэн л дээ хүчингү болгосон. Гэхдээ бол нөгөө сургалтанд зарцуулах ёстой төсвөө бол хасцсан. Би ойлгохдоо сэтгүүлчний хувьд төр сургалт семинарыг хориглоно гэхээр нь жишээлбэл Шангрилад болдог, Туушинд болдог, хоолтой тэр нэг удаагийн нэг өдрийн одоо хагас өдрийн эсвэл тэрэлжээ зохион болгодог. Тэднэргээ хэмжлээ гэж утсан чи танахаас хэмцсэн. Тэрийг ер нь бол бас тусгай заалттай төрийн хэмнэлтийн хуулиар чинь. Ийм одоо дуудлуу тийм ээ хамралтын соёлын газруудад сургалт зохион байгуулахыг хориглоно гэдэг нь хэвээрээ нөгөө сургалтанд асуудал байсныгаа хоригсныгаа буцаа хүчингү болсон мөртлөө буцаагаад нөгөө төсөв нь байхгүй. Одоо яг мөнгөө одоо сургалтанд зарцуулж болох юм. Гэхдээ улсын төсөвдөр тэрний хажидгүй. Аль ямар нэртэй одоо юунд төсөвт суудаг бай танаа. Ер нь бол манай төсөв болоо хэрэг эрхлэх газрын харьяа төсөвт байж байдаг. Ер нь бол удирдлагын активын төрийн албаны сургалтын байгууллага гэдгээр төрийн албаны хуулиар бол
үйл ажиллагааг нь зохицуулаад засгийн газрын харьяа, засгийн газрын хэрэглэх газрын дэргэд одоо сургалт судалгаа эрдэмчлэгээний байгууллага ажиллана гэсний дагуу үйл ажиллагааны явагддаг юм онцлогтой. За тэгээд нэг жил төсөв төрийн огт татаасгүй явлаа. Одоо хэмнэлтэд хууль цуслагдсан. Нөхцөл байдал эргээд сайжрахгүй юу? Яа тэгэхээр энэ төр чинь нэг сонин хөлбөмбөгийн клуб ивент тэтгүүлт юм байна. Мөнгөгүй бол бас биш байгаад шүү дээ. Тийм ээ. Яг хэмнэлтийн цаг хугацаанд гадагшаага гадны хэвлэл мэдээллийн байгууллага руу хүртэл мөнгө ордог ч гэдэг юм уу. Ер нь зүгээр ингээд том зургаар нь аваад өрхөд төрд жишээлбэл ийм зардлууд санхүүжүүлэх нь чухал уу? Албаагчдаа чадахжуулж явах нь чухал уу гэдгийг ирэмблэх хэрэгтэй байна. Яг зөв. Тэгэхээр энд бол маш чухал ирэмб хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар урт хугацааны хөгжлийн бодлого, бусад хууль тогтоомжоор үндсэндээ бол чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг яадаг төлөвшүүлж бүрдүүлнэ гэдэг ингэж заасан. Тэгэхээр чадварлаг гэдэг чинь бол мэдээж хэрэг тэнд яадаг мэдлэг чадварыг нь тасралтгүй доктортой хөгжүүлж явах ийм тогтолцоо байх хэрэгтэй. Нөгөө талд нь энэ хүмүүсээ бэлтгэхэд төр бол бас яах ёстой. Төсөв одоо мөнгийг нь гаргаж өгдөг. Тэр төрийн албан хаагч цалингаасаа одоо өөрөөр хэлбэл мөнгөө төлөө сурдаг биш. Нэгэсний төр хүмүүсээ яах ёстой. Бэлтгэх ёстой гэдэг л гол зарчмын асуудал л та. Энэ бол ер нь нөө дэлхийн нийтийн бас эн чинь сургалтын эн чинь зүгээр тогтолцоо юм байна л да. Бас эн чинь цаанаа онол үзэл баримтлал юм байна штэ. Тэрнийхээ дагуу ч гэсэн ер нь бол манайх чинь нөгөө мэрит зарчим гэж ярьдаг, шатлсан тогтолцоотой байх гэж ярьдаг. Эдгээрийн чинь суур юм нь өөрөө сургаж хөгжүүлжээж энэ шатандаа гарганаа л гэдэг юм байна. Олон улсын жишгээс соёлоо хуваалцъя л да. Бусад улс орнууд төрийн албаагчдыг яаж чадахжуултыг, яаж мэрэгшүүлтийг, яаж тавтан сургах юм бол? Тий, энэ бол ер нь бид нар ч бас харилцаатай олон улсын байгууллагууд байна, хамтран ажилладаг ижил төстэй одоо сургалтын байгууллагууд байна. Эдгээрийг ингээд харж байхад бол үндсэндээ төр бол энэ төрийн албаагчтай бэлтгэхэд онцгой анхаардаг ийм онцлог байна. Энэ нь бол одоо холбооны улс байна уу, нэгдмэл улс байна уу, тийм ээ? Энээс үл хамааран өөрийн гэсэн сургалтын ийм тогтолцоо бий болгосон тэрэндээ төрийн албан хаагчтай сургаж бэлтгэдэг ийм сургалтын байгууллагуудтай. Нэг улсаас жишээ авъя хоёлаа. За нэг улсаар жишээ аваад тэднийх одоо юу гэдэг төрөөс нь олгодог жилийн санхүүжилт нь хийдیں۔ Багш албаагчд нь ямар хангамжтай гэдэг ингээ ярил. Тий. За тухайлбал би зүгээр холбооны бүгд намтгаар маас. Энэ бол холбооны ус уг нь мужуудтай. Гэсэн хэдий ч энд бол тухайлбал одоо холбооны бүгд сактийн буюу одоо төрийн албаагчтай бэлтгэдэг сургууль түүнээс гадна одоо саяхан бид нар бас энэ Германы одоо Шпайрын захиргааны их сургууль гэж байдаг. Тэнтэй бол хамтын ажиллагааны одоо хэлцэл гэрээ хэлцлүүд байгуулад ингээд явсан л да уулзалтууд хийгээд. Тэгээ тэн дээр очиод танилцж байхад бол үндсэндээ яг манай сургуулийн загвар тэнд байж байгаа. За. Тэр нь бол юу вэ гэхээр муж улсуудаас төрийн албанд орох хүмүүсийг авчираад 3 сарын хугацаанд бэлтгээд орхоос өмнө ингээд тий орхоос өмнө. Өөрөөр хэлбэл ингэж бэлдээд тэр зардал хэмжих уу? Тэр зардал бол төрөөс. Бүрэн төрөөс өөрөөр хэлбэл гэхдээ зардлын нөгөө тэр танах ахир твшээд илүү сайжрах гэхээр хойс нь аваад байна зөв үү? Тий. Яг ийм эсрэг юм болчиход байна шүү дээ. Энэ ялгаатай. Тий, ялгаатай байгааз. Нөгөөх нь одоо бидний хамгийн сайн мэддэг Өмнө Солонгос байна. Өмнө Солонгос бол одоо нэгдмэл улсын маягтай тийм ээ. Тэгэхээр энд чинь бол бас мөн адилхан манайтай адилхан хоёр сургууль байгаа. Тэрний юу вэ гэхээр нэг нь бол одоо орон нутгийн төрийн албан хаагчтай бэлтгэдэг бас орон нутгийн хөгжлийн институт гэдэг нэг байгууллага. Нөгөөх нь хүний нөөцийн институт гэсэн бас нэг төрийн захиргааны төв буюу одоо яам агентлагт ажилладаг албан хаагчтай тасралтгүй сургалдаг ийм одоо хоёр төрлийн сургалтын байгууллага. Энэ одоо сургалтын байгууллагуудын төсөв бол үндсэндээ ядгүй шууд улсын төсвөө санхүүжигдэл төрийн албан хаагчтай бүрэн одоо сургаж идэг ийм тогтолцоо байгаа юм л да. За нууц уушил хоёлаа өмнөх жилүүдийн одоо нодлон үдид санхүүжилт тасрахаас өмнө улсаас өгдөг гэсэн татаас тийм үү төрийн төсвийн дэмжлэгийн тухай ярил л да. Хэд орчимд хөргөдөг гэж байна. Ер нь бол яг нэг 3-4 тэрбум төгрөг л байдгийг. Энэгээр чинь өөрөөр хэлбэл одоо тухайн жилийнхаа бид нэр нийт төрийн албан хаагчтай сургана гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ одоо мөнгө үнцэндээ тасардаад эний чинь өөрөөр хэлбэл яаж яддаг вэ? Төрийн албан хаагчд хувьяасаа одоо төлжил суралцах юм байдал руу орж байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол. Тэгээ энэ нь бол яг нэг төрөө албаагчид ямар зардал ногдох вэ сургалтын төлөв? За ер нь бол нэг сургалтын төсөв нь бол ингээд нэг 2 сая хөрхөө орчим ийм хэмжээний зардал гардаг. Дунд хугацааны. Тэгэл нэг цагийн одоо сургалтын хөлс бол үндсэндээ нэг 12,000 төгрөгийн л асуудалтай шүү дээ. Бид нар чинь хамаагүй энэ чинь нөгөө төрийн албан хаагчдынхаа одоо бас карман руу орж эхэлж байгаа учраас энэ чинь сургалтынхаа төлбөрийг хамаагүй яддаг. Зах зээлийн одоо зарчим гэдгээр нэмж бол тийм сонирхол байдаггүй. Өөрөөр хэлбэл эн чинь төрийн албан хаагчдынхаа одоо
нөгөө төлбөртэй болоод ихсэн учраас энийг чинь бас нэг талдаа бодох хэрэгтэй болдог ийм асуудал. Гэтэл бол нөгөө байгууллага чинь өөрөө сургалтын байгууллага чинь тогтвортой тасралтгүй ажиллахын тулд бас санхүүжилтийн асуудал. За тэгээ санхүүжилтийн асуудлыг хөөцөлтөд үзэхээр ямар тайлбар өгч байгаа юм? За яг хөө санхүүжилтийн асуудал дээр бол тэгээ одоо л найдаж штэ тийм ээ. Одоо ялангуяа эх онд бол одоо энэ төрийн албан агчдынхаа сургалтын асуудлыг шийдэх болов гэдэг. Гэхдээ энэ мөнгө бол үндсэндээ удирдлагын активд өгöd байгаа мөнгө биш л юм л да. Зарим хүмүүс бол бас тэгж боддог. Болоод нөгөө юу яах юм бэ? Тийм. Суралцагч нарт гардаг мөнгө. Тийм, гардаг мөнгө шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь бол зөвхөн за тэгвэл ганц энэ сургалтын байгууллагууд биш. Эсвэл өөр одоо энэ төрийн байгууллагад нь өөрсдөө бас яадгүй төсөвтэй байх хэрэгтэй гэдэг асуудал. Нэг бол тийм ээ. Тэгэхээр уг нь бол хуулиар одоо төрийн албаны хуульд ч юм бол төрийн байгууллага нь албан хаагчдаа сургаж хөгжүүлэх нийгмийн баталгааг нь хангах хөтөлбөртэй байна. Энэ хөтөлбөр гэдэг чинь цаанаа яадгүй төсөв мөнгө шаардна. Энийг өөрийнхөө төсөвд тусгаад энэ одоо асуудлаа шийдэж явах хэрэгтэй гэдэг ийм үг нь хуучлагдсан. Тэгэхээр бол энэний дагуу төрийн байгууллагууд бас нэг талдаа одоо хөтөлбөрөө боловсруулдаг, үүнийг хэрэгжүүлэх тийм ээ төсөв мөнгөтэй байдаг. Тэр төсөв мөнгөөрөө өөрөлдвөл энэ сургалтын асуудлыг шийддэг ийм л тогтолцооны л асуудлын мөнгө гэсэн үг шүү дээ энэ бол. Сургалтын агуулгын шинжилгээг би танаас асууя л да. Яа тэгэхээр та ч өөрөө ингээд 30-аад жил үү тасралтгүй байна сургуультай багшлаад удирдах албан тушаал хүртэл мэрийн зарчмаар явцсан юм байна. За жишээлбэл одоо 90-ад оны сүүлд 2000 оны сүүлээр орж исэн төрийн албан агчдаас өнөөгийн төрийн албан агчдын ялгаа юу вэ? Энэ хүмүүс зориулсан сургалтын агуулга хэрхэн шинжлэгдсэн бэ гэдэг энэ асуудлыг зүйтэй. За ер нь бол маш их өөрчлөгдсөн тийм ээ. Энэ бол мэдээж хэрэг цаг үе дагна гэж нэг юм байна. Энэ нь бол юу вэ гэхээр 90-ад оны үед бол ялангуяа шилжилтийн үе байсан. Тэнд бол сургалтын агуулга бол илүү бараг л танин мэдгүй маягтай гэдгээр. Өөрөөр хэлбэл энэ зах зээл гэж юу юм? Энэ төрийн захиргааны тогтолцоо гэдэг чинь юу юм? Бид нар өмнөх тогтолцооноос өөр тогтолцоороо шилжиж энэ захиргаа яаж өөрчлөгдөж байгаа гэдэг ийм суур асуудал руу илүү чиглэсэн. За мөн одоо суралцж байгаа хүмүүс маань ч гэсэн нэг ёсны нөгөө өмнөх үед бэлтгэгдсэн хүмүүсийн чинь яадгүй дахин сурах тухай асуудал яригдчихсэн бол 2000 оноос эхлээд бол агуулга хөтөлбөрт нэлээд өөрчлөлтүүд орсон. Бид нар бол нөгөө сонголттой болж эхэлсэн. Би юу сурмаар байгаа юм бэ гэдгээ яадгүй сонгож эхэлдэг. Хичээлээ сонгож сурдаг. Ийм одоо өөрөөр хэлбэл би энэ ажлыг хийхин тулд надад ийм одоо хичээл, ийм мэдлэг чадвар хэрэгтэй байна гэдэг рүү ингэж чиглэсэн. За өнөөгийн цагт бол бүр эрс өөрчлөгдөж байна. Одоо өөрөөр хэлбэл энэ дээр бол нийгэм энэ дэлхийд дээр бол маш их өөрчлөлтүүд гарч байна шүү дээ. Иннээс үүдээд бол сургалтын одоо агуулгад бол эрс шинжилтүүд гарсан гэж ингэж хэлж болно. Нөгөө зохион байгуулалтынхаа хувьд ч гэсэн тэрний юу вэ гэхээр сургалтын арга хэлбэр. Өөрөөр хэлбэл сургалтыг яаж явуулах вэ гэдэг чинь нэг өсний багш ирээд зүгээр данал лекц уншдаг юм бол үндсэндээ одоо шаардлага багтай. Эний ч юм бол хүн яадгүй бусад их усүрээс одоо уншчих ийм боломж хүрч байна гэдэг. Тэр утгаараа бол бид нэр илүү одоо шинжлэх ухааны үндслэлтэй тэгвэл практик асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг одоо сурах ийм чадварыг эзэмшүүлэх чиглэгдсэн байдлаар сургалтаа зохион байгуулдаг. Энийгээ дагаад мөн одоо сургалтын агуулгад ч гэсэн маш их өөрчлөлтүүд бий болж байна. Тэр нь одоо наацх нь энэ хэмнэл оюуны асуудалж гарч ирж байна. Энэ янз бүрийн аюулгүй байдлын тухай асуудал гарч ирж байна, тийм ээ. Тухайлбал одоо юу гэдэг мэдээллийн дижитал шилжилтийн орчинд энэ төр гэдэг ч юм уу. Мөн одоо тэр хүмүүстэй харилцах ур чадварын асуудал гарч ирж байна, тийм ээ. Одоо манлайлах гэдгийг зөвхөн дарга байна гэдгээр ойлгож болохгүй л дээ, тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бас хүмүүс чинь удирдлагын активитээр дарга гэдэг гэсэн тийм биш юм чинь. Өөрөөр хэлбэл ерөөсө дарга болтлох гэж байгаа гэдэг хүн бол үндсэндээ тэр нийт суралцагчдын чинь үндсэндээ нэг 10% нь л яаж ядгүй тодорхой нэг албан тушаалын сургалтанд хамрагдж байгаа болохоос нийтдээ бол төрийн албан агчтай. Өөрөөр хэлбэл төрийн албанд би янз бүрийн мэрэгжлэр төгсөөд мэрэгжил эзэмшсэн хүн захиргаанд ажиллахын тулд ямар одоо мэдлэг чадвартай байх вэ гэдэг рүү илүү чиглэдэг. Энийгээ бид нар ч гэсэн хийхдээ дэлхийн нийтийн бас энэ хөгжлийн чиг хандлагч юу байна вэ гэдэгтээ ч уялдуулж авч үздэг. Ийм онцлогтой л доо. За баярлалаа. Урилга хүлээн авч ирж ярилцсан та бүхэнд баярлалаа. Танаа сургуулийн цаашдын одоо ажил үйлс амжилт хүсье. Дээр нь төр энэ сургуулаа бас цагуучлахын хувьд эргэж нэг харах цаг болжээ гэдгийг бас энэ мессежийг хоёлаа үзчихсэд төгсөн байна. Тийм байна. Тийм байна. Энэ бол маш чухал асуудал байна, тийм ээ. Ер нь бол төр одоо хүчтэй байхын нэг юм нь бол мэдлэг чадвартай төрийн албан агчд ийм мэдлэг чадвартай төрийн албан агчд байхын тулд түүнийг сургалтаар бий болгоно. Тэр сургалт нь бас дотоодд болон гадаадад бас хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэг тийм юм байгаа юм л да. Тэрний дагуу бол бид нар ч гэсэн одоо бас энэ хүлээн зөвшөөрөх талын юм ч гэсэн бас хийж чадсан өнгөрсөн он тухайлбал тийм ээ. Одоо манай төрийн удирдлага, төрийн захиргааны хөтөлбөрүүд бол олон улсад бас магадлан итгэмжлээд энийг одоо хүлээн зөвшөөрж байгаа нь бол бас
гадна талдаа бол хүлээн зөвшөөрөгдсөн шүү гэдэг ийм зөвлөлтэй бас. За баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөрийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэлээ.